Хүүхдүүдээ анхааралтай сайн сонсоорой. Бяцхан буудий. Нэгэн өдөр бяцхан буудий ээжээсээ "Ээжээ, би сайн буудий юу? Эсвэл муу буудий юу?" гэж асуужээ. Ээж зараг хариулж амжаагүй байхад хажууд нь байсан языг ингэж хариулжээ. "Мэлхий, чи сайн буудий. Намайг ваг гэж дуулахад олон дахин баяр хүргэсэн. Итгэл үнэг. Чи урагсаар намайг хатгсан. Чи бол муу буудий." гэж шоргоолд. "Үнэгэд битгий итгэе. Чи сайн буудий. Намайг нуруунд дээрээ суулгаад гол гаргаж өгсөн." "Гэтэл зүгий. Чи бол муу буудий. Намайг сэгнээс зэгтэрч унахсан." гэхэд нонгосны муухай дэгдэхий. "Үгүй. Тэр гутлаа. Буудий бол түнс. Намайг үжигэн гол дөрчгсөн байхад гол руу хүргэж өгсөн юм чинь." гэжээ. Нонгосны муухай дэгдэхийтэй хэрэн бүжиг хоёр санал нь. "Тэр бол сайн буудий. Тэр миний онгоос самрыг авч өгсөн." гэхэд бүжиг "Намайг унтаж байхад над руу гитэж авсан хөөж авалсан. Тэр бол түн сайн буудий." Тэр гурваас санаа зүрэн болгоно. "Буудий миний хуяа нураасан. Тэр муу амтан." гэхэд бяцхан буудий тэдний хэлээр анхааралтай сонсоод "Ээжээ, тэгэхээр би чинь сайн муу хоёрын аль нь юм бэ?" гэж асуужээ. Ээж нь хариулна. "Чи бусдыг гомдоож байвал муу. Харин бусдыг баярлуулж байвал тун сайн." гэжээ. Амьтад ч "Тийм ээ, яг зөв хэллээ. Яг зөв" гэж баярлан шуугилдаг юм.